За ямар нэг мэдээлэл уншаад одоо маргааш нь мартчихдаг үе танд байсан уу? Хэрвээ та одоо нэг зүйлийг уншаад тэр мэдлэгээ бодит даваа тал болгож хэрэглэж чаддаг байсан бол таны карьер, бизнесийн шийдвэр те менталл ер нь хэр өөрчлөгдөх байсан бол тэгэхээр өнөөдөр энэ хэр турттай өөрчлөгдөж байгаа, тасралтгүй шинжлэгдэж байгаа энэ зах зээл дээр бол хүн амжилттай байж ялалт байгуулна гэдэг бол маш чухал. Тэгэхээр ингэж чаддаг хүмүүсүүдийн нууц нь ер нь юундаа байдаг гэж боддог вэ? Тэд нар их уншаад байгаа даа юу? Эсвэл уншсан зүйлээ мартахгүй хадгалж чадчих байгаа даа юу? Миний бодлоор уншсан мэдээлэл, сурсан зүйлээ тэд нар огт мартахгүйгээр хадгалж, хэрэглэж, сурж чадвар болгосондоо байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн оюутнуудын ч юм уу суралцж байгаа сурагчдын асуудал бол биш байгааз энэ бол шийдвэр гаргаж байгаа, удирдах байгаа, бизнес эрхэлж байгаа, ямар ч төрлийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд стратегийн одоо чухал зэвсэг гэж би бол харж байна. Тэгэхээр та уншсан бүх зүйлээ тархиндаа түр хугацаанд хадгалаад тэгээ мартчих биш, харин урт хугацаанд тогтоон барих чухал цогц системтэй болохыг хүсэж байвал энэ видеог дуустал үзээрэй. Би та бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан шалгарсан 5 аргыг хэлж өгөх болно. Тэгэхээр хүн бол уншсан зүйлдээ мартдаг. Тэгээ энэ нь бол тархины хэвийн үйл ажиллагаа юм байна. Тэгэхээр урт хугацаанд мэдээллийг тогтоохын тулд бол бид энэ процессыг ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр өдөр бүр хүн бол салбарынхаа мэдээллийг, санхүүгийн тайлан, шинэ технологийн тухай мэдээлэл нийтлэл ч юм уу ямар нэгэн мэдээлэл материал бол уншиж таардаг шүү дээ. Тэгэхээр энэ их мэдээлэл тархинд бол орж ирээд түүнийгээ зөв хадгалж мартахгүй байх нь бол мэдээж чухал байгаа. Тэгэхээр сурсан зүйлээ бид нар баттаа давтахгүй бол энэ нь мартагддсан байна гэдгийг бол олж мэдсэн. Марталтын мөрий гэж судалгаагаар одоо гарсан тооцоолол байд юм байлаа. Энэ нь юу вэ гэхээр хүн бол нэг сурсан зүйлээ бол 20 минутын дараа 40% орчим нь бол мартчихдаг. За нэг өдрийн дараа бол 60-70% нь мартдаг. 7 хоногийн дараа бол 80-90% мартаж орхидог гэж байгаа. Хэрв та өрсөлдөгч шинэ стратегийн тухай мэдээлэл олж уншиж мэдсэн хэрнээ мартчих юм бол одоо бизнес ямар хохирлтой байх вэ те? Энд ч одоо нэг нийтдээ зүйл болоод ирнэ үстэй те. Тэгэхээр бидний гол зорилго юу вэ гэхээр мартахгүй тулд бид нар ямар аргачлал ашиглаж энийг баттдах вэ гэж байгаа. Тэгэхээр шалгарсан 5 аргачлал байдаг гэсэн те. Тэгэхээр энэ 5 аргачлалыг одоо дурдъя. За нэгдүгээр аргачлал нь юу вэ гэхээр идэвхтэй уншлагын аргачлал юм байна. За энэ нь зүгээр ч нэг унших тухай биш, мэдээлэлтэй харилцан ажиллах нь одоо мэдээллийг тогтоох буюу мэдлэгийг бий болгох ихний алхам гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ бол хамгийн идэвхтэй уншлагын одоо хамгийн цэгцтэй арга юм байна. Инхийн тулд бид яах ёстой вэ гэхээр уншиж байгаа материал номныхан бол гарчиг, дид гарчиг, зураг, за графикууд, бүлгийн болон эхний сүүлийн хэсгийг бол хурдан үзэж судлах нь бол сэдвийн ерөнхий бүтцийг ойлгох бас таамаглах дэвшүүлэх үр дүнтэй арга юм байна. За ингэснийхаа дараа бол бид нар гарчиг бүрийг асуулт болгож хувиргах хэрэгтэй. Энэ нь асуух нь бол тархийг идэвхжүүлж хариулт таах сэтлийг бол үүсгэж өгдөг. Мартахгүй тулд бол хүний тарих ажиллаж байгаа гэсэн үг. За энэ нь болохоор тухайн хэсгээ анхааралтай уншсны дараа бол өмнө тавьсан асуултуудынхаа хариултыг олоход хичээх, мэдээллийг хүлээж авах, ойлгох үйл явцыг бий болгож байгаа. За тэгээ хэсэг уншиж дууссаны дараа бол номоо мэдээж хаагаад үндсэн санааг нь өөрийнх нь үгээр ярьж бичих нь илүү чухал. Тэгэхээр өөрийнхөө үгээр бичээд байх хэрэгтэй байх нь байна. Энэ нь одоо ойлголтыг шалгаж богино хугацааны ой санамжийг сугалах арга гэж хэлдэм байна. За тухайн бүлэг хичээлийг үзэж дуусныхаа дараа бол тэмдэглэл хүртэлж асуултуудаа хурдан харж ойлголттой баттах нь илүү чухал үйлдэл байдаг бахнэ. За энэ бол идэвхтэй уншлагын нэгдүгээр аргачлал. Хоёрдугаар аргачлал нь юу вэ гэхээр завсралтай давталтын аргачлал байгаа. Энэ бол марталтын мөрөний эсрэг одоо хамгийн хүчтэй зэвсэг гэж үздэг юм байна. Тэгэхээр мэдээллийг мартахаас яг өмнө давтах нь бол ой санамжийн холбоосыг хамгийн үр дүндээгээр бичүүлдэг гэдэг бол мартаж болохгүй нэ. Тэгэхээр үндсэн зарчим нь юундаа вэ гэхээр мэдээллийг таних төвшингээс санах төвшөнд шилжүүлэх аргачлалаар бол явагддаг юм байна. Мэдээллийг одоо хүн түнгнээс нь хамаарж үр дүнтэй байж чаддаг арга гэсэн үг. Нэгдүгээрт болохоор тухайн сурж байгаа зүйлээ сурсныхаа дараа 10 минутын дотор дахиж давтах хэрэгтэй. 2 дугаарт 1 өдрийн дараа бас давтах хэрэгтэй. 3 дахьт нь болохоор 3 дахь давталт нь болохоор 3-аас 4 хоногийн дараа давтах хэрэгтэй. За 4 дахь давталт нь болохоор 7 хоногийн дараа давтах хэрэгтэй. 5 дахь давталт нь болохоор 1 сарын дараа давтах хэрэгтэй юм байна. За юу хэрэглэж болох вэ гэхээр флаш карт ашиглаж болно. За та бүхэн флаш карт гэж юу болохыг бол мэдчихэж байгаа. Асуултыг нэг талд нь бичээд хариултыг нөгөө талд нь бичдэг шүү дээ. Нэг цааснаа хоёр талд ингээ бичиж болно. За мэдээж хэрэг илүү дэвшилттэй аппликейшн ашиглаж болно. Quizlet зэрэг програмууд байдаг. Жишээлбэл Quizlet болохоор тухайн мэдээллийг хэр сайн санаж байгаагаас нь хамаарат дараагийн давталтын хугацааг автоматар тооцоолж өгдөг учраас бол маш үр дүнтэй байдаг
аппликейшнтэй энэ аргачлалыг ашиглах юм бол бас сурч чаддаг. За 3 дахь аргачлал нь юу вэ гэхээр мэдээллийг суулгах дасгал гэж байгаа юм. Энэ нь яах вэ гэхээр альва мэдээллийг бол уншиж тодруулах, тэмдэглэж хөтлөх гэх мэтлэн аргаар бол мэдээллийг хүн тархиндаа оруулдаг. Харин мартахгүй байхын тулд тухайн мэдээллээс суулгаж гарах дасгалыг хийх ёстой. Энэ нь бол альва шалгалт бэлтгэхэд бол хамгийн үр дүнтэй аргачлал гэж судлаачид үзсэн юм байлээ. Тэгвэл яг яаж хийх вэ гэж, яаж суулгаж гаргах вэ, ямар дасгал яаж хийдэг гэдгийг бол хэлж өгье. Уншиж дууссныхаа дараа бол тухайн ном тэмдэглэлийг хааж тавиад тухайн сэдвийн талаар бол мэдэх бүхнээ цаасан дээр бичих юм байна. За ингэж бичиж явахдаа эсвэл уншиж байх явцдаа яах ёстой вэ гэхээр өөрөөсөө байнга бас асуулт асууна гинэ. Тэгэхээр хариултыг санаж нэгсэндээ суглаж гарах дасгалаа хийдэг юм байна л та. Хариултыг санаж бичих хэрэгтэй, хариултыг санаж ярих хэрэгтэй байх нь байна. За мөн холбоо тогтоох гэж байгаа. Тэгэхээр шинэ мэдээллийг өмнө нь сурсан мэдлэгтэйгээ холбож өгнө гэсэн үг. За энэ одоо ямар хамааралтай юм бол энэ алинтайгаа төстэй байна. Эсвэл ямар ялгаатай байна гэх мэтлэнгээр тарих бол бодож ажиллах хэрэгтэй байх нь байна. За энэ бол 3 дугаар аргачлал байлаа. 4 дахь аргачлал нь юу вэ гэхээр мэдлэгийг энгийнээр тайлах гэсэн аргачлал байгаа. Тэгэхээр Ричард Финмений арга нь бол ойлголтын гүнийг шалгах, мэдлэгийн хоорхоог илрүүлэхэд илүү төгс арга гэж хүмүүс үздэг. За жишээлх юм бол энэ арга маань 4 үе шаттай. Нэгдэх шат нь болохоор юу вэ гэхээр сурахыг хүссэн сэдвээ сонгоно. За мэдээж хэрэг сэдвээ сонгочдоо судалчлаа, уншчлаа гэж бодъё. Хоёр дахь нь болохоор энгийнээр тайлбарлах гэж байгаа. Тэгэхээр тухайн сэдвээ уншаад судалсан бол 7 настай хүүхдэд тайлбарлаж байгаа мэтэр энгийнээр тайлбарлах хэрэгтэй. Тэгэхдээ ямар нэгэн техникийн нэр томьёо, хүнд нэр томьёог бол бага ашиглана. За тэр бүхнийгээ цаасан дээр бичиж энгийнээр тайлбарлаж бичнэ гэсэн үг. 4 дахь шат нь болохоор цоорхоог олох гэж байгаа. Тэгэхээр тайлбарлаж авах явцад яг аль хэсгээ ойлгоогүй байна. Эсвэл аль хэсгийг энгийнээр тайлбарлаж чадахгүй байна гэдэг чинь бол илэрч гарч ирдэг. Тэгэхээр энэ бол таны сул тал буюу арай ойлгож амжаагүй байгаа хэсэг чинь гэсэн үг. Тэгэхээр тэр хэсгээ нөхөж 4-р шат нь одоо цоорхоог нөхөх буюу ном руугаа бутаж очиод дахиж уншиж сурнаа л гэсэн үг. Дараа нь тайлбараа дахиад энгийнээр илүү цэгцтэй логик дараалтаа бичгэнэ шүү дээ, тий. 5 дахь аргачлал нь бол холбоо болон эсгэмчлэх гэсэн аргачлал байлээ. Тэгэхээр тарих мэдээллийг тусгаарлаж бол тогтоодгүй гинэ, харин сүлжээ хэлбэрээр холбож тогтоодог гэж байгаа. Тэгэхээр шинэ мэдээллийг өмнөх мэдээлэлтэйг утгаар нь бол холбож бүтцүүлэх нь бол урт хугацааны ой санамжийг бэхжүүлдэг юм байна. Жишээлбэл уншсан зүйлээ амьдрал дээрх жишээ эсвэл өөрийн туршлагатайгаа холбох хэрэгтэй байх нь байна. Ингэхдээ өгүүлбэрээр тайлбарлаж хэлэхдээ болохоор хэрв тэгвэл гэсэн өгүүлбэрийн бүтцийг ашиглах юм байна. Жишээлх юм бол хэрв хүнсний хангамж багасах юм бол инфляц ихсэж үн өснө шүү дээ гэх юм уу, те. Тэгвэл одоо үн өснө гэх юм уу, энэ мэтчлэнгээр холбож тайлбарлах нь бол илүү чухал. За мөн mind map бас илүү үр нөлөөтэй арга гэсэн. Сэдвийн гол санааг нь одоо төвд нь бичээд түүнээс салаалж байгаа дэд санаанууд тодорхойлж жишээтэй холбож ойлголтуудыг зураглах нь бол илүү бас үр дүнтэй арга гэж судлаачид үзсэн байна. Тэгэхээр mind map нь өөрөө мэдээллийн бүтцийг ойлгоход бол тусалд юм байна. Тэгэхээр энэ талаараа бол үр дүнтэй арга гэдэг нь бол ойлгомжтой. За бид нар энэ 5 аргыг үзсний дараа бол энэ аргуудыг илүү дэмжихийн тулд бид нар бас ямар тактик ашиглаж болох вэ гэхээр одоо жишээлх юм бол тархины эрүүл мэнд талаасаа бол 2-3 аргачлал бол байна. Ягаад гэвэл амьдралын хэм маягаа сайжруулж зөв эрүүл амьдралын хэм маяг маань өөрөө тархины одоо үйл ажиллагааг сайжруулах, тархины үйл ажиллагаа сайн байхад бол нэлээд нөлөөтэй учраас бид нар энийг орхидуулаад димий. За нэгдүгээр нь болохоор шинэ мэдээллийг одоо урт хугацааны ой санамж руу шилжүүлэхэд бол консолидац хэмээх үйл явц бий болдог. Энэ нь болохоор нойрцож байх үед буюу унтаж байхад явагддаг юм байна л да. Тэгэхээр аливаа мэдээллийг сурсны дараа, судалсны дараа, ажилласны дараа бол 7-8 цаг унтаж амарх нь бол мартахгүй байхад хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэж байгаа. Мөн дасгал хөдөлгөөн байгаа. Идэвхтэй хөдөлгөөний тархины цусан хангамжийг нэмэгдүүл шинэ нейроны холбоос үүсгэхэд нь бол тусалдаг. Тэгэхээр дасгал хөдөлгөөн бас маш чухал. Өдөртөө бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм бол бид нар идэвхтэй суралцах аливаа зүйлийг мартахгүй байхад бол маш чухал нөлөөтэй. Тэжээлийн хувьд бол омега 3 бол ямар чухал болохыг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэ айл болох омега 3 тархинд сайн учраас л хэрэглэсэн дээр. Тэгээ мэдээж хэрэг антиоксидант агуулсан хүнс бол хэрэглээрэй. За төвлөрлийг сайжруулах тал дээр бас анхаарсан дээрээ ажил суралцаж уншиж байгаа юм чинь төвлөрөл бол зайлшгүй шаардлагатай. Ер нь төвлөрч чадахгүй, сурч судлаж чадахгүй бол цаашдын одоо амжилт бүтээлийн тал дээр бол бодоод ч хэрэггүй те. Тэгэхээр бидний мэддэг помидоро техник байдаг. 25 минут төвлөрч 5 минут завсарлах. Гэхдээ энийг заавал 25 минут гэж хязгаарлах хэрэггүй. 50 минут хийгээд 10 минут завсарлах нь ч болно. Ер нь бол хүн өөрийнхөө тодорхой цаг хугацаанд ажиллаад тэгээд богино завсарлага авч болно. Ер нь бол хамгийн ихдээ нэг 60 минут байвал 60 минут ажиллаад тэгээд нэг 5-10 минут завсарлах ч юм уу. Тэрнээс илүү бол бас хүний тарих ядарч энерги алддаг учраас дунд нь бол завсарлага зайлшгүй хэрэгтэй. За бас нэг ажил төвлөрч хийн, олон ажил зэрэг хийхээс зайлсхийгээрэй гэсэн байлаа. Тэгэхээр унтаж байхдаа
бол мэдээж уцаа хол тавих нь чухал, бас тэмдэглэж суралцаж байхдаа ч гэсэн уцаа хол тавиараа мэйлээ шалахгүй байна. Тэгэхээр тарих бол мэдээллийг илүү сайн нэг зүйл дээр төвлөрч хийж байгаа тохиолдолд бол сайн кодчилдог гэж ярьдсан мэлээ. За тэгэхээр энэ мартахгүй байхын аргачлалууд бол энд бүхнээс харахад бол ердөө нэг удаагийн үйлдэл огтхонч биш гэдгийг бол та харсан бах, ойлгосон бах. Харин яг нь идэвхтэй суралцах амьдралын хэм маяг юм байна гэдэг бол хэмжээнээс ойлгож байгаа. Бизнест бол цаг хугацаа маш үнцэнтэй. Ер нь хүний амьдралын цаг хугацаа ямар ч ажилд үрэл эрхэлж байхад бол хамгийн үнцэнтэй баялаг гэдэг. Тэгэхээр мартахад алдсан цаг хугацаа бол бас л алдагдсан боломж болж хувирж байгаа. Тэгэхээр зүгээр нэг уншихгүй илүү мэдээллийг боловсруулж унших хэрэгтэй байна. Тэгээд дурдсан аргуудаа ашиглаад тийм ээ. Тэгээ өөрийгөө хуурахгүйгээр илүү шалгаж дахин давтаж аргуудыг бол хэрэглэх хэрэгтэй байна. За мэдээж хэрэг тогтмол цаг хугацаагаа завсралтайгаар хооронд нь нэг өдрийн дараа, нэг 7 хоногийн дараа, сарын дараа, за 1 цагийн дараа, 20 минут, 10 минутын дараа хэмжлэнгээр завсралтай давтах нь бол маш чухал гэдгийг бол энэжнээс ойлголоо тий. Тэгэхээр богино хугацааны ойн санамжинд хурдан устдах мэдээллийг амьдралын туршид үнцэн алдахгүй урт хугацааны мэдлэг болгож, чадвар болгож хөгжүүлэхийн тулд энэ аргуудыг одоо ашиглах нь зүйтэй байх нэ. За өнөөдрийн видео таалагдсан бол сабаа дараарай, лайк, коммент үлдээгээрэй. За мөн description хэсгээр байгаа линкэн дээр дараад манай ээлтнээс гаргаж байгаа сургалтыг сонирхоорой. Баярлалаа.